За Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа. За улсын хурлын гишүүн дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан. За Санжаа Сүрэнгийн зоригийн амь насыг охироосон. За эрүүгийн дугаартай хэрэгт за уг хэргийг зохион байгуулсан. За захиалсан үйлдэлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар за зоригийн хамтран амьдрагч булганыг өчигдөр буюу 2018 оны 4 сарын 18-ны өдөр за эрүүгийн эрэг үүсгэж за прокурорс ялагдагчаар татаж за улмаар ялагдагчаар татсан тогтоолыг танилцуулж байцаалтгсан. За одоо бол хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг өргөжлүүлж явуулж байна. Өчтөр болгоны өмгөөлөгч бол яг Тагнуулын ерөнхийлөгчөөс гарч ирээд бид нууцын гэрээнд материалд гарын үсэг зурчаад гараад ирлээ гэж ийм мэдээлэл сэтгүүлч нарт өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ ташаа мэдээлэл байсан байна уу гэж ойлгож болох уу энэ талаар. За төрийн болон Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар за төрийн нууцын баталгааг бол нэг л удаа авдаг. За өмнө нь шалгагдсан хэрэгт бол булганаас нууцын баталгааг авсан байсан. Учираас одоо өчигдөр дахин түүнээс нууцын баталгаагаар олж авах шаардлагагүй. За өчигдөр болсон асуудлыг бол би сая дээр дурдлаа. Түүнийг ялагдагчаар татаж ялагччаар байцаасан байгаа. Гадуур байцаах уу? Гадуур байцаах. Гадуур үйл тийм ээ. За одоо мөрдөн шалгах ажиллагаа өргөжлүүлж явагдаж байгаа учраас энэ талаарх бол мэдээлэл бол боломжгүй л дээ. Тэгвэл захиалагчтай эрүүгийн хэрэг үүсгэж би дээр дурдсан булганд эрүүгийн хэрэг прокуророос үүсгээд ялагдагчаар татсан улмаар ялагдагчаар татсан талаарх тогтоолоо өөрт нь танилцуулаад за холбогдох бас байцаалтыг авсан талаар би одоо аль биесээр ирсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. ам зураг байгаа шүү дээ. Ам зургийг хамгийн сүүл зурагч гэж арга гэрийнх нь мэдэгдээсэн. Энэ тал дээр тайлбарлаж энэ яг хизээ зурагдсан зураг юм байна. За ам зурагтай холбоотой за тухайн үед бол тухайн бүр нь мэдээлэл хийгдээд явж байсан. За тухайн үед хийгдсэн мэдээллээр бол ам зургийг бол ялагдагч нарын ам зургийг за 1998 онд зураач байдгийг гэж зураач за булганы хэлснээр зурсан талаар бас дурддагдж байсан мэдээлэл. За мөн энэ нь өөрөө хэрэгт за байдгийг зураач булган нарын гэртэр өгсөн мэдээлэлээр баталгаажсан байна. За үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй учраас та нар Булганы тэгэхээр одоо энэ хэргийг үйлдсэн бас хуулийн дээр ингээд ялагдчихаар татлаа штэ. Та хуулийн зүйл заатыг хэлэх боломж юм уу?